Бүгдээрээ сайн байцгаана уу? Та таньгаа зураг асуулт хариултын болонгийн дараагийн дугаар эхэлж байна. Эхний дугаар дээр дүрмээ танилцуулсан учраас энэ дугаарын зураг шууд харцгаая. Ингээд 10 секунд дуслаа. 100 жилийн өмнөх зураг гэхэд одоогийн хүмүүсээс ч дутгааргүй бүр илүү ч гоо үзэсгэлэнтэй дэгжин харагдаж байгаа энэ бүсгүй бол Монгол төрийн сүүлчийн хатан гинэн пилийн зураг байна. Ер нь 20 дугаар зууны гадны олон ном зохиол кинонуудад монголчуудыг харанхуй бүтүүлэг, норхой, бохир байсан мэтээр бичиж дүрслэн үзүүлсэн байдаг. Ямар сандаа л бүгжний эзэн хоббит зохиолуудаараа алдартай зохиолч Толкин орк гэдэг аимшигын дөрүүдийг монголчуудаа санаа авсан гэж ярьдаг. Мөн Дауны синдромтой хүмүүсийн царай төрх монгол хүмүүстэй төстэй гэж үзээд 1970-аад он хүртэл монголоид гэж нэрлэж байсан түүхч бий. Гэтэл бодит байдал дээр шал өрөөснийг энэ зураг дээр хатны дүр төрх болоод өмсгөл зүүсгэл байгаа байдал бүхэн нь илт харуулдаг. 20 дугаар зууны ихэнх үед хүрээнд гэрэл зургийн газартай байсан Оросын худалдаачин Александр Дмитриевич Шапов монголчуудын талаар бичгтээ монголчууд гадаад төрхнийг айтайхан ихэнх нь гойлог цэх нуруутай туран хафтар бор өнгийн арьс элдв согог гажиггүй нүүр царай зөөлөн уянгалаг дуу хоолойтой. Эмэгтэйчүүдийн дунд Европ маягийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ч олон. Монголчууд тод өнгийн хувцсанд дуртай, хувцсандаа их мөнгө зарцуулдаг. Монгол хувцс их гоё харагдахаас гадна маш өвтэйхэн хатуу ширүүн цаг агаар тохирсон морь унахад их зохимжтой гэж тэмдэглүүлсэн байдаг. Энэ тэмдэглэлээс монголчууд тухайн үед үнэхээр дэгжин гоо зүй мэдрэмжтэй өндөр соёлтой ард түмэн байсан нь харагддаг. Үүнийг гинэн пил хатны зураг бүрч тод харуулж байна. За харин одоо гинэн пил хатныхаа талаар товч танилцуулъя. Гинэн пил хатан 1905 оны Сүрээр дарагч хэмээх гал морин жил Сэцэн хаан аймгийн Хөвчин Жонон вангийн хошуу одоогийн Хинтээ аймгийн нутаг Бурлын Ингэр гэдэг газар төржээ. Хатныг анх төрөхт нь Цэйнпил гэж нэр хайрласан байдаг. Харин бидний мэдэх гинэн пил гэдэг нэр нь дараа нь авсан шашны сахилын нэр юм байна. Гинэн пил гэдэг нь буян үлзий хишиг төгс гэсэн утгатай үг. Гинэн пилийн эцэг цагаан адууд наваал увсан нь Чингис хааны алтан ургийн тайж, нутагтаа нэр хүндтэй, их ухаалаг, амгалан төвшин ажил чичээнгүй хүн байсан гэдэг. Зарим их сурвалжид хатныг цэрэн гэх эмэгтэй төрүүлж, балчир ахуйд нь язгуурт нь наваал увсан төрчлүүлсэн ч гэж үздэг. Гинэн пил бүсгүй язгууртан айлд өссөн учраас бичиг үсэгт суралцаж, ёс жаяг мэддэг, маш хүмүүжилтэй, ухаантай, даруухан, морин дэрмгийн үзэсгэлэнтэй бүсгүй болж өсжээ. Гинэн пилийг нас бие гүйцэж нутгийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон 1923 онд Богд хаантай 21 жил ханилсан улсын ихтэйг нь Дундав Дулам өвчний улмаас учир битүүлгээр насан эцэслэж Богд хаан ганцаар үлдсэн байлаа. Богд хаан ихтэйгэндээ маш их хайртай байсан тул дахин гэрлэхгүй гэж бодож байсан гэдэг. Гэвч хааны зөвлөхүүд хаан хатантай байх нь төрийн бэлэгдэл, хатангүй хаан байж болохгүй гэж ятгахсаар хаантай ивэл жилдээ 18-аас 20 насны охид бүсгүйчүүдийг Хаан Хинтээ уулын аймгийн 17 хошуунаас цуглуулan тэдний дундаас гинэн пилийг сонгон авч бусад 3 аймгаас ирсэн охидтой дараагийн шалгаруулалтанд оруулахад жил, мэнг, суудал, ухааны цэлмэг үзэсгэлэн гоогоороо тэргүүлж Богдын хатан болохоор сонгогджээ. Тухайн үед Богд хаан 53 настай хүнд өвчтэй байсан бол гинэн пил хатанд өнгөж 18 настай байлаа. 1924 онд Богд хаан таалал төгсгийнхөө өмнө энэ гинэн пил бол 6 метр хөдийг шүүгчсэн цагаан дээрхийн бүрлваа хүн. Надаас хойш даа хүрээнд завхруулах хэрэггүй. Угаас нутагтаа сүд хүнтэй гэсэн. Богдын сангаас хөрөнгө өгч нутагт нь буцааж эцэг эхт нь хүргэж өг гэж зарлигджээ. Ингээд шашныг мандуулагч, амтныг жаргуулагч оройн дэд очирдаар Богд хаан таалал болсны дараа гинэн пил хатанд хааны сангаас хөрөнгө өгч төрхөмд нь буцаасан. Нутагтаа ирээд багын сүд лувсан дамб гэдэг начин цолтой бүх залуутай ханилан сууж үр хүүхдийн хамт сайхан амьдарч байсан ч Монголын түүхэнд хараар бичигдэн үлдсэн их хэлмэгдүүлэлт гинэн пил хатныг 50 орхисонгүй. Хааны хатан байсных нь хувьд ард олон ихэд хүндэлдэг байснаас үүдэн төрд аюултай хүн гэж үзээд 1938 оны намар хил сэргээр баривчилж залхаан шийтгэж байгаад хөрөнгийн хурааж буудан алах ялоноо цаазаар аваачжээ. Зарим их сурвалжид түүнийг бие давхар байхад нь буудсан ч гэж үздэг. Ингэж Монгол төрийн сүүлчийн хатан үзэсгэлэн төгөлдөр атлаа эмгэнэлт хувь тавилантай гинэн пил хатны амьдрал ердөө 33 наснда төгсжээ. Түүний гоо үзэсгэлэн гэрэл зурагт үлдээж олон хүнийг гайхан бишрүүлдэгч туулсан амьдрал нь Монголын түүхийн хамгийн гонигтай мөчүүдийн нэг болон хоцорчээ. Дараагийн дугаараар хэрэг уулзлаа. Баяртай.